тэгэхээр зэрэг уул уурхай байгуулгын маань өнөөдөр 87 жилийн явуулчин жил болгон 12 сарын 25-нд тэмдэглэдэг. За энэ жилийн хувьд бол уул уурхайчдын маань хамгийн том баяр болсон томоохон гэрээнүүд батлагдж байна. Оюутлогоо төсөлгээд олон жил ярьлаа шүү дээ. 3-4 жил ярьж ийж энэ жил батлагдлаа. За энэ оюутлогоо төсөл бол Монголын уул уурхайчд баяр төдийгүй Монголын хөгжилд бол томоохон эргэлт авчирна. Ягаад би тэгж хэлж ийнүг бол одоо араас нь бид нар 5 толгой, цагаан совраг, стратегийн ач холбогдлохын гол уурхайнуудаа бас ашиглах гай 5 толгой дээр одоо урьдчилан тендер зарлалцсан явж байна. Гадаадын байгууллага компаниуд бол саналаа өгөөд бид нарыг хилцэж байна. За мөн уул уурхайг дагсан хөгжил бол Монголын хөгжил том хөгжил авчирна. Өнөөдөр ард түмэн ярьж ин оюу толгой гэхээр зэрэг нэг өнөөдрийн Монголын улсын төсвийг 2 дахинтай тэнцэх хөрөнгө зөвхөн уурхай дээр орох тухай яриад байна. А гэтэл тэрийг дагсан тэр дэд үтцийн хөгжил, үйлдвэр үйлчилгээний хөгжил, тоног төхөөрөмж, техник технологийн хөгжилд орж байгаа хөрөнгө оруулалт бол тэрийг хэд дахин нугалсан хөрөнгө орж ирнэ. Ингэж орж ирнэ гэдэг нь бол Монголын хөгжилд их хүсрэл гарнаа гэсэн ийм үг. Өөрөөр хэлбэл одоо харж ийн л да уул уурхайн томоохон компани ирээдүйн том мэтийн дэлхийн том акулууд хаана ажиллаж ийн тэнд нэг 20-30 40 50 жил бол уул уурхайд оруулах хөрөнгө оруулалтын хөгжлөөр тэр улс хөгжиж байна. Жишээл Африкт одоо хаана том уул уурхайн компани явж ийн тэнд дэлхийн томоохон эдийн засгийн тэр санхүүжилтийн байгууллагууд бүгд дагаа явж байна. А хэрвээ Чилд байвал Чилд байна, Америкт байвал Австралид нэг хэсэг байлаа. Одоо Монголд орж ирж байгаа нь хамгийн том боломж. Тэгэхээр бид нар энэ удаагийнхаа энэ ойн арга хэмжээг зүгээр нэг баяр тэмдэглээд бие биенээ шагнаад өнгөрөх биш. Уул уурхайчтайгаа хамт яам уул уурхай үндэсний асоциац нийлээд хэдүүл цаашдаа яах ёстой вэ бид нар нийлж өшөө илүү хамтарч нэгтарч ажиллах хэрэгтэй байна. Уул уурхайг нэг орчин бүрдүүлээд байгаа энэ сайн цаг үед бид нар илүү их боломжийг агуулах хэрэгтэй. Тэрний үүднээс бид нар өнөөдөр энд нэлээд ярилцж байна. За эрчим хүчний яамнаас ойрын жилүүдэд бодлого одоо тусах бодлоготой бол засгийн газрын бодлого ч гэсэн нэмэн өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Бид нар ч одоо 87 жилийн түүх хүртлээр юу хийсэн гэхээр дандаа л уул уурхай бүтээгдэхүүнийг хагас бэлэн бүтээгдэхүүнээр яваад илээ шүү дээ. Одоо бид нар эцсээ боловсруулад эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй байна. Нүүрсээ бас чанаржуулаад сайжруулад бас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Өшөө зэсээ, төмрөө, цайрынхаа ордыг зүгээр гаргаа явуулж хамааргүй байна. Алтаач гэсэн бид нар өнөөдөр алтан хөнгөний эдлэл хийгээд дэлхийн зах зээл дээр гарахад Монгол бол маш их алтны нөөцтэй. Тэр нөөцөө зүгээр гаргаад байх уу? Эсвэл зүгээр нэг банкны баталгаанд байлгаад байх уу? Энд чинь бас өөр асуудал. Тийм учраас бидний цаашдын бодлого бол эцсийн бүтээгдэхүүн гаргах нэмэн өртөг шингэсэн. Тэгхийн бол Монголын эдийн засагч бол түлхэж өгнө. Хоёр тэгвэл тийм бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрийг бид нар ойрын үед маш яралтай байгуулах хэрэгтэй байна. Энийг хийхэд хамгийн том асуудал бол өнөөдөр тулгарч байгаа 3 том асуудал шүү дээ. Нэг нь бол зам, төмөр замын асуудал байна. Хүнд даацын машин явдаг засмал замын асуудал байна. Дээр нь эрчим хүчний асуудал байна. Энэ зохицолборыг бид нар иж үднэрээ шийдчихэж уул уурхай маань урагшаа явна. Одоо бид нар эрчим хүчин дээр төмөр замын асуудлууд яригадаад байна. Ард түмэн маань нэлээ сайн мэдж байгаа. За эрчим хүчний асуудал байна. Шивээ овоогоо түсгэлсэн бас нүрсээ түшгэлсэн том станц барий. Илүү өөрөөсөө илүү гарч байгаа гэсгээ хятадын экспортлээ гэж ярьж байна. За төвийн гэсгээ хангах тухайг бол Улаастай 5 дугаар цахилгаан станц гээд бас техник эдийн засгийн үйлчлүүд нь хийгдээ зарлагдах гэж байна. За энэ бүхэн хийгдээд ирэх юм бол Монголд ойрын үед уул уурхайн салбар бол хөрөнгө оруулалт их шаарддаг. А тэр хэмжээгээр маш удаан ажиллагаа явдаг. Тэгэхээр зэрэг 40-50 жилд Монголын уул уурхайд бол гэрэлтэй тийм цаг ирэх юм. Хэрвээ бид нар уул уурхайхаа энэ боломжийг сайн ашиглаж чадах юм бол Монгол улсын хөгжил улам хөгжинэ. А хоёр дахь бас нэг том зүйл ажиглагч байгаа нь бол гадаадын энэ том хөрөнгө оруулалтууд уул уурхай дээр эргэж байгаа энэ цаг мөчид Монгол улс бас юу авч үлдэх вэ гэдгээ бол бас сайн тооцох ёстой. Энэ дээр бол ард түмэн бол асар их хоорондоо ярилцаж явж штэ. Өөрөөр хэлбэл оюу толгойн гэрээ зөв боллоо, буруу боллоо гэд. А энэ бол зөв буруудаа биш. Хамгийн гол нь бүгдээрээ зөв цэгийг олоод тэндээс Монголын хөгжилд оюу толгоогоос юу үлдэх вэ гэдгийг л бид нар тодорхой болгох. Зөвлөгөөнөөр хилцэж байгаа гол асуудал бол бидний хамгийн гол нь энэ уул уурхай энэ цаг үе дээр бид нар юу хийх ёстой вэ? Өнөөдөр ихэд бид нар бас зөндөө юм ярьж эхлэх гэж байна. Ягаад гэвэл уул уурхайн ирэх 1-2 жилд бол нэлээд оюутлогоо хөдлөөд ирэхээр дагж байгаа өмнө зүгт байгаа жижиг ордууд бас ашиглалтанд орж эхэлнэ.
Тэгэхээр бид нар тэрийг ашиглахын тулд яагаад гэвэл өнөөхөл хил гайлын нэвтрэлт хурдан байх хэрэгтэй байна. Уул уурхайн бүтээгдэхүүнийг хурдан гаргах шуурхай үйлчилгээ хэрэгтэй байна. Өчнөө дүрм журмдаа бид нар бас өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Уул уурхай дэвшгэлсэн геолог хайгуул дэвшгэлсэн тэр үйл ажиллагаагаа зэгцлэхийн тулд наривчилсан лабораториуд хэрэгтэй байна. Өшөө технологийн шинжилэлүүд хэрэгтэй байна. Энэ бүхэнд өнөөдөр бол улсаас зарцуулж байгаа хөрөнгө бол бага штэ. Өнөөдрийн уул уурхайг одоо нэг 20-30 жилийн өмнөх уул уурхайтай зөвлөх юм бол өөр болсон. 20-30 жилийн өмнө бол бүгд төр хөрөнгө гаргаж хийдэг байсан бол өнөөдрийн уул уурхайн гол ачааг бол хувийн гэрчлийн мань байгууллага, компаниуд, аж ахуйн нэгжүүд нуруундаа өргөж явж байна. Тэгэхээр зэрэг төрийн зүгээс тэр компаниудын хөрөнгөийг үржихгүй ажлын цаашдаа бүр өнөөдрийн энэ шаардаад байгаа төвшөнд хүрэхийн тулд төрийн зүгээс явбал тэр хууль эрх зүйн орчинг чөлөөтэй болгож өгөх, шуурхай болгож өгөх энэ чиглэлд оруулах хэрэгтэй байна. За ингээд өнөөдөр уул уурхай маань ажилчдын 87 жилийн ой болж байна. Ингээд Монголын нийт уурхайчид, үе үеийн уурхайчдаа энэ ой баярын мэнд хүргэж тэдний гэр бүлд нь сайн сайхан ажлын амжилт одоо уул уурхай маань хөгжлийн өнөөдрийн энэ боломжийг эрэлхийлсэн тийм сайхан хүсэл тэмүүлтэй байгаарай гэж уул уурхайчтай өрөөж ажлын амжилт хүсье өрөөё.